дахин гамбар тэтгэл болгож байна да. За дараа нь бол 73 кг-ийн жинд аваргын төлөө тулдахаар хоёр тулаанч гарсан байна. За энэ Жаданбын наран тунгалаг гайхамшигтай тулаанч толдож байна. Ялс нь бол одоо 6 сард болох Калифорнид болох Америкийн нэгдсэн улсад болох тулааны тэмцээнд оролцсноо. За шилдэг тулаанч одоо Жаданбын наран тунгалагтай Утганбаатар маань толдож байна. За тэгэхээр Эрвэс клубын тамирчин Цагдаагийн ерөнхий газрын тусгай хэлтсийн тамирчин. Тэгэхээр Тэнгэрл Ахмад бол одоо үнэхээр сэтгэл хөдлөж байгаа гэж бодож байна да. За манай Утганбаатар хашир довшлагтай тамирчинтай бол энэ зэрэгцээ сайн үзэж байна. Сая тэр бас ингэж барьж байгаа нухсаж унагааж байна. Суурин дээр нухсаж байна гэсэн бяртаа байгаагийн шинж байгаа. Бас барилдаанч. Тийм барилдаанч. Та одоо наран тунгаа хашир айгүй сайн хамгаалж байгаа тэр бигдээ наагаад толгойг нь эндэлэхгүй. Хашир довшлагтай тамирчин бол одоо ийм юм бол алдахгүй ерөөсөө. За энэ арга байхгүй Жаданбын наран тунгалгын туршлага эндээс харагдчих. Ёор 50. Одоо энд бол тэр дээр гарсан байна, ийм байна гэдгийг өөр одоо өстой нэг ажирахгүй тийм ээ. Одоо Утганбаатарын хувьд бол энэ шилдэг тулаанчтай ингэж сайхан энд зөвхөн үзэж тулдаж одоо ингээд байж байгаа нь бол үнэхээр бас Монголд бол шилдэг тулаанчид гарч ирж шүү. Одоо 75 кг-ийн жинд хүрхтээгүүтэй байхдаа өөрөөсөө дэш хасах 93 кг-ийн жингийн шилдэгүүдийг бүгдийг хугацаанаас өмнө дутуу гаргаж ялаад одоо аварга болж исэн агуу Жаданбын наран тунгалагтай ингэж сайхан толдож байгаа. За энэ яг одоо хажуугийн шүүгчийн одоо тухайн үед ажиллаж байгаа инх тогтох түлхээд ингээд голлуулж байна. За энэ за цаана тэр Ганбат багш одоо яг Цагдаагийн хорондоо гавьяа тасгалж явуулагч боксын олон улсын хэмжээний мастер Боингийн Ганбат багш маань харагдаад өнгөрлөө. За тэр цаана одоо шүүж байгаа шүүгч харагч би одоо тэр Бацайгаа нэг харагдаад бол одоо танилцуулах гэсэн гэж бодоод байгаа. Зөв тулааны гайхамшиг нэвтрүүлгээр үзэгч хүмүүстээ олон удаа тайлбарлаж хайтингийн чөлөө тулааны тайлбарлаж хичнээн болж байна. Тулааны гайхамшиг нэвтрүүлгийг телевизийн 2-р суугаар үздэг үзэгчдээ амтахгүй хаа гэж бодож байна. За энд хоёр тамирчны тулаан одоо сэрэгхэн саяын одоо шилдэг тулаан дээр за энэ хоёулаа вээс толдоо сурчсан наран тунгалаг бол үнэхээр өстой нэг юм үзсэн юм шиг дээ. Олон удаа тэр Япон удаа хаа байдаг ингээд шилдэгтэй толдоод дэлхийн шилдэгтэй толдож тэр Японоос ирсэн Ватаро гэдэг тамирчин одоо хөлөөр боох мөхийг Монголд бас ийм тэр империал тэмцээний үеэр хийхэд тэрнийг тесч гараад гайхалтай ялтыг байгуулж ирснийг бол одоо манай үзэгчд мартаагүй хаа гэж бодож байна. За энд бол барилдааны яг зөрөнж байна да. За манай Утганбаатар хашир туршлагатай тамирчинтай энэ зэрэгцэн сайн үзэж байна. За эндээс одоо хин наран тунгалаг бол үнэхээр одоо ямар байрлалд яаж толдвол болох вэ? Үдсэн юм их. Одоо ямар довтлооны хаана яаж өрнүүлэл боломжтой асар сэргэн болдог. Өөрөө эн чинь өдөө өхөр барилдаж ирсэн хүндэр эмгэлт үзүүлж ирсэн шүү дээ өхөр барилдаа. За кёкшин карате тэгээд толооны олон төрлөөр сонсогчийн алдар гардан толооны тэмцээнд олон тэмцээнүүд энэ их гоё хаялт хийлээ. За Утганбаатарын хувьд бол их боломжийн одоо их хийж шин тэгтээ одоо аргагүй Жаданбын наран тунгалаг бол шилдэг тулаанч хүн учраас одоо хаана ашигтай үлдэх гэдгийг мэдэрч байна да. Арга байхгүй туршлага зааж байна. Тийм ээ. За үнэхээр одоо Эрвэс клубын тамирчин Утганбаатарт бол заргалгаа. Одоо гайхалтай үзэгч түмний шуугуулсан ийм тулааны. За эндээс тачлаа тэр харуу боох мөхөр энэ бол агуу туршлага юм да. Жаданбын наран тунгалагын одоо альч талаараа одоо ингээд тулааны гайхалтай өрнөж чаддгийн нэг нотлогоо. За энэ нэлээ болт авах орсон байна. Ярахгүй